ямар ордны найз охинтой болвол чамд хамгийн зүв бэ гэдэг талаар юу ярина л гэсэн үг. Сайн ирээсгнүүд минь энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Аяамын та нартай ямар ордны дөрүүдтэй хамгийн сайн зохицох вэ гэдэг талаар ярьж өгье. Энэ удаагийн бичлэг дээр эрэгтэй ордны дөрүүдийг ярьж байгаа шүү. За хоньны ордны эрэгтэй хүмүүс болохоор эрч хүч ихтэй, хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, үнэнч, тууштай байдаг. Гэхдээ тэд нарт нэг алдаа байдаг. Тэр алдаа нь юу вэ гэхээр жоохон сэтгэл хөдлөлтөй автомтгай чанартай байдаг гэж байгаа байхгүй юу? За тэгвэл хоньны ордны эрэгтэй аниме дүр гэвэл Uzumaki Naruto-гийн дүр байна. Бидний хамгийн сайн мэдих дүр шүү дээ, тийм ээ? Uzumaki Naruto-гийн зан чанарын хувьд гэвэл шүү дээ. Naruto-нд шийдэмгий зоригтой хизээч бууж өгдгүү дүр шүү дээ. Бусдыг урамшуулж ингэж цайшаах зан чанартай байдаг гэж байгаа байхгүй юу? За ер нь бол хамгийн том хоньны ордны төлөөлөл гэж бас хэлж болно. За тэгвэл манай энэ Uzumaki Naruto ч тэгвэл ямар ордны эмэгтэй дүртэй сайн тохирох вэ гэвэл One Piece анимегийн Robin-ы дүр байгаа байхгүй юу? За тэгэнгүүт ихрийн ордны эмэгтэй дүрийн зан төлөв нь болохоор ямар байдаг вэ гэхээр ихрийн ордныхан болохоор галзуу, шийдэмгий, ухаалаг тийм хөнгөн харилцаанд дуртай иймэрхүү юмыг ер нь дифрүүлээл ингээл гүнзгийрүүлээл бодож шаналаад байдаг шүү дээ. Юмыг арай илүү ухаантайгаар шийддэг ч гэсэндээ амар хөнгөнөөр яаж энийг амархан шийдэж болох вэ гэд хүмүүстэй аюу амархан уулзраа олж чаддаг дүрүүд идэм байна. Ер нь хүмүүс ч гэсэндээ яг адилхан л гэсэн үг. Robin болохоор маш ухаалаг, хөгжилтэй, хошин, эрч хүчтэй зангаараа хэнийг Naruto-гийн дүрийг амжилттай заяа. Ингээ Naruto-г амжилттай, эрч хүчтэйгээр цаашд нь авч яваад тэдний харилцаанд хамтдаа маш бат бэх байна гэж энэ зурхаан зурлага дээр буусан байна. Шинэ магастэй. Ингээд хоёр өөр аниме дүрүүд ингээд хоорондоо эргүүл амарсан зохицсон ч шиг. Тэгснээр Naruto их нэртэй үхрийн орд. За үхрийнхэн ойлгомжтой ерөнхийдөө маш тайван орд гэдгийг та нар мэдчихэж байгаа шүү дээ. За тэгвэл нэмээд хэдийн юм хэлчихье. За үхрийн ордонд төрсэн эрэгтэй дүрүүд нь тогтвортой, тууштай, төвчээртэй бөгөөд материаллог ба сэтгэл хөдлөлийн хувьд бат бөх байдлыг эрхэмлдэг гэсэн үг. За ер нь бол эдийн засгийн тал дээр ер нь чанга гэсэн үг материаллог байдал ингээд нөгөө бат бөх байдалтай гэхээр санхүүгийн сахилга бат маш чангатай байд юм байна. За үхрийн ордонд төрсэн эрэгтэй дүрүүдээс гэвэл бидний хамгийн сайн мэдэх нэг дүр байгаа. Тэр нь хэм бэ гэвэл Todoroki Shoto гэдэг дүр байгаа. Todoroki Shoto нь болохоор тийм хүүтэн хүний харагдаг ч гэсэндээ дотроо болохоор амар тийм тайван гэр бүлсэг тийм хүн юм бэлээ. Тэнгүүтээ харилцаандаа болохоор маш үнэнч байдаг заяа. Им нэг харилцаа тогтоосон хүнтэйгээ маш үнэнчээр тогтвортой урт хугацааны харилцаа тогтооход хамгийн тохиромжтой эрэгтэй аниме дүрүүдийн нэг юм байна. Тэгвэл Todoroki Shotoтой хамгийн сайн тохирох эмэгтэй дүр нь ямар ордтой байх вэ гэхээр материалын ордонд төрсэн эмэгтэй дүрүүд нь болохоор Todoroki Shotoтой маш сайн зохицсон гэж байна. Энийний яг хамгийн сайн төлөөлөл нь болохоор Mikasa Ackerman гэдэг нэг дүр байгаа шүү дээ. Одоо ингээд AOT-ийн Todoroki Shotoтой маш сайн зан харилцааны хувьд тохирно гэж яг энэ зурхаан зурлага дээр буусныг нь та нартай Аяамын хүргэж байгаа шүү заяа. Төвчээртэй, хүндлэлтэй, тогтвортой зан чанартай бөгөөд хамтдаа үнэнч хүчтэй холбоог үүсгэж чадна гэж байгаа байхгүй юу. Ер нь яштэй ингээд тэр хоёр ордны хүмүүс нь маш тийм зоригтой, тууштай байдаг болохоор хамтдаа нийлжих юм бол тэр харилцаа нь маш бат бөх, үнэнч тэгээд өөрийн дурлал явах болно. Ихрийн ордны аниме эрэгтэй дүрүүд ер нь хөвчлэн яаж төрслөгддөг вэ гэвэл амар тийм баатарлаг, хөнгөн тийм хөвгөлтэй бусдыг одоо ингээд хөгжилтэй зүйл рүү уруу татсан, урайлсан тийм одоо юумэр чимдээ лидерүүд гэж дүрслэгддэг юм байна. Ихрийн ордны яг ингээд дүрүүд нь болохоор. За тэгвэл ихрийн ордонд төрсэн алдартай юм дүр нь одоо хинбэ гэвэл Monkey D. Luffy гэдэг төхөр чинь ихрийн ордонд төрсэн гэд энэ зурхаа дээр бууцсан байна. Monkey D. Luffy-ийн зан чанарын хувьд одоо бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Хизээж бууж өгөхгүй. Одоо далайн нэрэмжнийхаа намайг баг байхад явсаар л байна. Явахч болно. Бүр болтлоо явна. Болж иж л болно. Тэрийг хизээж хинч зогсоож чадахгүй. Тэнгүүтээ үргэлж шинэ хадал явдлыг эрэлхийлж хайж идэг заяа. Багийн ажиллагаа бол бүр төгс. Үнэхээр сайн удирдагч нар байж чаддаг заяа. Манай Luffy-тэй хэн хамгийн сайн тохирох вэ гэдэг бас маш тийм сонирхолтой байгааз
Энэ нь болохоор би болохоор Бов Ханкок байж магадгүй гэж бодсон. Гэхдээ энэ нь үгүй байсан. Үгүй. Тийм байсан гэж Нарутогийн эхнэр Хината Люфитэй тохирно. Яг 6 зурлаг дээрээ. Бүр амар сонирм байгаас тээ. За Хината ямар орцтой вэ гэхээр Жинлүүрийн орцтой. Жинлүүрийн орцтой хүмүүс нь болохоор зөөлөн зан чанартай, ийгэлдэг, бусдыг ойлгож, хүндэлж ямарваа нэгэн юмыг шууд чиний буруу гэж хэлэхгүйгээр бүгдийг нь плансанд нь тэнцвэржүүлж барьж чаддаг дүр байдаг болохоор Monkey D. Luffy-гийн хамгийн тэр нөгөө сэтгэл хөдлөлтөй байдлыг нь илүү дарж өгөөд засаад планслаад амжилтанд хүрэхэд хурдан байдаг, алдаа эндэгдэл гарах магадлалыг нь багасгаж өгдөг болохоор жинлүүрийн ордны эмэгтэйчүүд ихрийн ордны эрэгтэйчүүдтэй маш сайн тохирдог гэсэн. Тэгэхээр Хината, Люфи хоёр бас маш сайн төгс хосууд гарч ирнэ гэсэн үг. Бакуго гэдэг нэг дүр байна. Энэ арт болохоор Арслангийн ордонд төрсөн гэж байгаа байхгүй. Яг ингээд ямархуу зан төлөвтэй байдаг вэ гэхээр эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, хайр дурлалтай, тууштай, тэгээд ингээд халамжтай зан чанартай, тэнгуүтээ бусдыг удирдах маш дуртай. Бүр маш их дуртай. Өөрөө ч мэдэхгүй бусдын анхааралд ингээд маш хурдан өртдөг дүрүүд нь болохоор Арслангийн ордны дүрүүд байдаг гинэ. Эрэгтэй хүмүүс ч гэсэндээ ер нь ийм Арслангийн ордныхан ер нь бол айгүй тийм ер нь нэг тийм сүр хүчтэй байдаг штэ. Яг л тийм л гэсэн үг. Бакугогийн дүрийн зан чанарын талаар ярилцъя л да бүгдээрээ тэгв. За тэнгүүд эрч хүчтэй байдалтай, гал цогтой, тэнгүүтээ мэдээж тэмүүлэлтэй, бүр ингээд зориг тэмүүлэлтэй хүрхийн төлөө гэсэн чин үнэн сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм байна. Яг энэ Бакуго шиг заяа. За тэнгүүтээ анхаарлын төвд угаасаа ингээд өөрөө ч мэдгүй орчдөг хэлсэн шүү дээ. Гэхдээ Бакуго бол угаасаа анхаарлын төвд орох маш дуртай. Бүр үнэхээр дуртай заяа. Яаж ч байсан бүр ингээд хамгийн ингээд шилдэгэндээ ингээд бүр ингээд байх үнэхээр дуртай байдаг заяа. Үргэлж боломжийг хайж, боломжийн төлөө тэмүүлж яадаг. Ер нь бол ингээд байнгын үйл хөдлөл болгоноороо өөрийнхөө ямар мундаг вэ гэдгийг ингэж баталгахын төлөө зорддог тийм байд юм байна. За тэнгүүтээ энэ Бакуго тэгвэл ямар эмэгтэй хүн тохирох вэ гэхээр өөрт нь маш сайн ингээд дэмжлэг үзүүлж чаддаг заяа. Тэгэнгүүтээ түүний зөрүүд зангийг ингээд маш сайн ингээд тэнцвэржүүлж чаддаг тийм ухаалаг хатан ухаантай эмэгтэй Бакугогийн дүртэй маш сайн тохирноо. Узука Хана гэдэг дүр байд юм байна. Энэ дүр нь болохоор маш тийм хөгжилтэй нийт зан чанартай болохоор ингээд Бакугогийн ингээд заримдаа ингээд өөрийнхөө харизмагаас болоод хүнтэй ойлголцож чадахгүй байдал дээр нь дэмжлэг үзүүлээд ингээд арай илүү нийгэмшүүлж чаддаг тийм байдалтай дүрүүд ингээд Бакугод ингээд амар сайн цохирно гэж яг ийм 6 зурлаг дээр буусан байна. Түргэн уурыг нь маш сайн ингээд зөөлрүүлээл амар учирлаад миний аир бити ингэжээ, миний аир бити тэгжээ гэл амар тийм гоё ярилцаж чадвал энэ хоёр маш сайн зохицолтой байна гэж юм заяа. Тэнгүүтээ харин Бакуго болохоро Хинагийн одоо ингээд нэг тийм хамгаалагч болж чадсан заяа. Ингээд ямар ч зүйл босон Хинагийн ард нь бат бүр ингээд байж лээдэг бүр юм ханхар чэйжэнд наалтахаар заяа. Тийм гоё хосууд болж чадна. Тийм найдвартай залуу гэж 6 зурлаг дээр буусан байна. Лев Акерман гэдэг нэг дүр байна. Энэ нь болохоор AOT дээр бас л гардаг штеп. За тэгвэл зан чанарын хувьд охины ордныхон өвсөдөдөө байх магадлал маш өндөр байдаг гэд. Яг тэрнтэй адилхан ингээд айгүй нимба. Бүх юм дээр үнэхээр нимба байж. Хит нимба, сахилах баттай, лог цуурилсан, шийдвэр гаргадаг. Тэрээр гаднаа хүйтэн хүндийн мэд харагддаг. Гэхдээ дотоод сэтгэлтэй болохоор маш тийм бусдыг хамгаалахыг хүсдэг. Тэгвэл түүн ямар эмэгтэй тохирох вэ гэвэл тийм хүмүүс савсгансан хүмүүс их тохиромжгүй заяа. Үнэхээр тохиромжгүй тийм хүн байх юм бол яа даам бэ ингэдэггүй штэ зүгээр явдаггүй. Лев Акерман шиг эрэгтэй дүрд ямар эмэгтэй аниме дүр зан чанараараа хамгийн сайн тохирох вэ гэвэл вэ штэ. Арслангийн ордонд төрсөн тийм аниме дүр байд юм байна. Энэ дүр нь хэн бэ гэвэл Erza Scarlet гэдэг дүр байд юм байна. Энэ дүр нь яг ямар хуу зан чанартай вэ гэхээр эрэлхэг, хүчтэй, манлайлагч тийм дүр байдаг заяа. Erza бол маш тийм зоригтой үнэнч дүр, тийм болохоор маш тийм тууштай харилцааг үүсгэж бас л чаддаг. Тэнгүүтээ нэг нэгэ маш сайн урамшуулж чаддаг заяа. Одоо ингээд нөгөө нэг Арслангийн
ордны тийм нөгөө лидер зан охины ордны Нимбазан хоёр их нийлэхээр төгс манлайллын жишээ болоод хамтдаа баянч болж магадгүй. Би эндээ үлгэрлэж амир ментор хийж чаддаг тийм дөрүүдэл гэсэн үг л дээ. Тэгээд ингээ хамт байх юм бол мөнхийн бас хайр дурлал, амар сайхандаа жаргалт, 60 жилийн амьдрал те ингээд хүүхэд шуухад те бүгдийг л энэ хоёр хамтдаа бий болгож чадхаар юм байна. Савсгансан, далчгансан, далжижсэн хар дуракууд үнэхээр тохирохгүй заяа. Бүр үнэндээ тохирохгүй. Ёстой биш заяа. Миний найз тийм үнтэй өрчүүл сал. Миний бэлдсэн 6 зурлагыг ингээд энэ хүрээ дуусж гин. Дараагийн дугаарт үлдсэн 6-ыг та нартай яриад өгнө шүү. За ингээд нэрээ лайка дараад subscribe хийгээрэй. Эрин Нига гэж. Бодчоо. Ал шууд барьж агаад. За яг